Ингээд ихний мэдээ. За улсын хурлын өнөөдрийн чуулганы хуралдаанд 73.8% эрсдэл эхэлж ухаан худгийн тусгай зөвшөөрлийг хянан шалгах төрөөрөө байгуулах тогтоолын төслийг хэлцлээ. Гэвч санал хураалт 2 удаа хүчингөрж эцэст нь 2 талын байр суурь тэмцлээ. Тиймээс зарим гишүүн санал хураалтын төхөөрөмж гацсан шалтгаанаар горимын санал гаргасан ч шийдэлт хүрсэнгүй. Ингээд улсын хурал дахь Монгол Ардын намын бүлэг энэ асуудлаар 5 хоногийн завсарлага авч санал хураалтыг ирэх 5 дахь өдөр хүртэл хойшлууллаа. Яг тийм ярих гэж шүү дээ. Яг харагдаад байгаа юм. Харин асуудал авалтаа ийм байлаар үсэж юм. Би хийж байгаа юм бодож шүү. За хурал даргалаачаа энэ их хурлын санал хураалтын тоног төхөөрөмжүүд чинь техникийн сааталтай байна гэд олон гишүүд яриад байна. Тийм учраас энэ техникийн саатлан матлаа арилгаа. Тийм учраас манай намын бүлэг яг саяын асуудлаар тодорхой хэмжээ хугацаанд завсарлага авч байна. За энэ гүйл гэж гардаг юун дахиж явдгүй юм байна. Харин зургийг аваад тавьчих юм. За одоо ингээд энд тахимд чинь эсрэг санал өгсөн хүн бараг байхгүй байна. Санал горимын санал гарах хүн байхгүй. Техник гацсан шүү дээ. Тэгэхээр энэ дээр санал хураалтаа өчнг болгож байгаа. Отгомэр Санал хураалтаа өчнг болгож байгаа. тийм. Эх 7 хоногийн чуулганы эхний одоо асуудлаар санал хураалт явуулна. Энэ асуудлыг хойшлууллаа. Яг 30 хоногийн өмнө оюутан нарын 33 гишүүн ухаан худаг 5 талхайн бүхий л талбай ашиглалт гэрээнүүдийг шалгах төр хорог байгуулах тогтоолын төслийг улсын хурлд өргөн барьсан. Гэвч Лодой самбан нарын сөрөг хүчний гишүүд оюутан гишүүн өөрийнхөө хийсэн гэрээг өөрийн гараараа шалгах асуудал үүслээ. Энэ нь зарчмын хувьд зөрчилтэй гэж шүүмжилсэн юм. Ямар тач стратегийн ач холбогдол бүхэн ордуудын санхүү, эдийн засаг, тусгай зөвшөөрлийн асуудлыг нэг цэгээс хянаж олон нийтэд ил тод болгох оролдлого гаргасан нь давуу тал боллоо. Санал гаргасан 33 гишүүнээс бас хүсэж байгаа. Хэрвээ энэ 33 гишүүн өөрсдөө хүсэх юм бол хян шалгалтын тухай хуулиараа өөрсдөө хүсэх юм бол тогтоолын төсөлтөө өөрчлөлт оруулаад батлагдсан тогтоолдоо өөрчлөлт оруулах тогтоолыг бас өргөн барьж болох юм билээ. Тэгэхээр салгаад өгчөөч гэж байгаа. Тэгэл болоо. Тэгээ ухаан удаа тэрийг шалгацгаая. Бусдын манай арчилсан намын гишүүд гаргасан саналын дагуу бас шалгацгаая. Энэ асуудал бол угаасаа л засгийн газар ярьж байсан асуудал. Бас сүүлийн одоо 10 сарын хугацаанд нэгээдгүй их материалуудыг цуглуулад их хуралд өгсөн асуудал. Тэгэхээр одоо бид нар бас гишүүнийхээ хувьд одоо энэ мэдээлэлээр үндэслээд ажиллаа хийх нь бас зүйтэй. Тийм учраас би энэ тогтоол батлагдсны ард төвдөрж дараа юу яа? Лодой гишүүнтэй ярьж байгаад энэ саналыг 33 гишүүнтэйгээ ярилцаж хуралдаад тогтоолд өөрчлөлт оруулах юм саналыг алтан гэрэл гишүүнтэй бид нар ярьж байгаад эрх зүйн хувьд маргаанг болох асуудал дээр одоо ингэж хандаад явчаа гэдэг тийм санал хэлж байна. За аптек гэрээ нөгөө ухаан утаг хоёр нэг дор ингээд үзий хараа гэсэн юм байгаа юм байлээ. Тэр аптек гэрээ нь бол одоо бас нэг хэмг нь бол оюун эрдэнэ гишүүнийг ерөнхий сайд байх үеийн нэлээд хэдэн гэрээ байгаа юм байна гэж ойлгосон. Тэгэхээр өөрийгөө шалгах нь бол бас ашиг сонирхлын зөрчил байна уу яана уу. Тэр зүйлээ яриад за ганцхан ухаан утгаа ярих гэдэг дээр та нар явж байгаа юм байна гэж ойлголоо. Тэрийгээ та нар одоо нэг мөр болгочихоо. Ухаан утгийг оруулахгүйгээр нүүрс яриад бол нэмэргүй шүү дээ. Бодийн аптекийг ярихгүйгээр бусад гэрээг ил болгоод нэмэргүй шүү дээ. Хамгийн томоос нь эхлэх хэрэгтэй үстэй. Тэгэхгүй тэгээд ингээд нэг юм нөгөө гөлөг төрүүлж байгаа юм шиг тэгээд нэг учиргүй нэг баах юм яриад тэр нь үнэ утлаа мэддэхгүй баах юм болол тэгээ бүх гарын үсгүүдээ гаргаад хэний үед яасан байна тэгээ яриа явах нь л зөвөө. Ороод ирцнээр бол та өөрийгөө шалгах тул асуудал оруулж ирдэ шүү дээ. Нөгөө нэг хадны манга ухаан худыг нэр бариад ухаан худыг урдаа барьчаад тэгээ нэг оптик гэрээнүүдийг өөрөө шалгах гэдэг юм л да. Та 5 жил ажиллахдаа шалгахгүй юу хийж исэн бэ?
Хянан шалгах төр хорог байгуулах тогтоолын төслийг улсын хурл дэмжиж баталбал ухаан худаг, ашигт малмлын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрөлтэй талбайг ашиглах үйл ажиллагааг нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн хэсгийг шалгаж дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулна. Энэ ажлын хэсэг стратегийн ач холбогдол бүхий 5 толгойн чулуун нүрсний бүлэг ордоос олборлсон, нүрстэй холбогдуулж байгуулсан оптик гэрээнүүдэд холбогдох хууль тогтоомж нийцсэн хэсгийг хянан шалгах юм а. Харьбины хэлцээр бол маш чухал. Нин шин байгуулагдсан гэрээ. Тэгэхээр энэ гэрээгээ одоо асуудал дагуулхаас өмнө асуудалгаа бол шалгаад за одоо Монгол улсын эрх ашигын төлөө болгох шаардлагатай бол болгоод ингээд засах нь нөгөө хэдэн жил ярьж байгаа тэр ухаан удагтай одоо шалгахаас арай илүү үр дүнтэй юм шүү. Бараг 20 жил гатсан тэгээд энэ төслөө буцаагаад гацаа гэж байгаа л тгий л та тэгээд. Би тэрийг хамгаалаад байгаа юм юу ч байхгүй шүү. Болохгүй бол тэгэл эх 7 хоногт оруулж ирээл цуцалчихгүй юу? Нууц биш ээ. Зүгээр шууд нөгөө талаа мэдэгдэл оруулчин туваан сайд урд чинь сууж асуу. Оюун эрдэнэ нарын байгуулахыг хүссэн хянан шалгах төр хорооны хийх гол ажил нь MCS Group-ийн охин компани Energy Resources компани ухаан удгийн уурхайг төрөөс авахдаа хуулийн дагуу авсан эсэх мөн хувьд авахдаа зах зээлийн аншаар бодож авсан эсэх асуудлыг нэг бүрчлэн шалгах зорилготой. Цаашлаад уурхад оруулсан хөрөнгө оруулалт, олборлсон нүүрс, үйл ажиллагаа, мөнгө урсгалд нарийн дүн шинжилгээ хийх ажил эхэлнэ.